Орон телевизийг үзэн суугаа үзэгч та бүхнийхээ амралтын өдрийн амар амгалан айлтгая. Дүрслэг хурлын гоо орчил тэс сэтгүүл эхлэхэд бэлэн боллоо. Бид энэ удаагийнхаа бүтээл болонд Mongolian Modern Art Gallery-ийн захирал уран зураг цуглуулагч Доржин Бацаахныг урьж оролцсон юм а. Ингээд та бүхэн түүнтэй хэлсэн сонирхолтой ярилцлагыг хүлээн авч үзнэ үү? Уран зургийн бүтээлийг та юу яагаад цуглуулах болсон юм бэ? Хүнд амьдралын баяр баясгалан, хорвоо ертөнцийн одоо гоо сайхан, байгаль дэлхийн гоо сайхан, хүний сэтгэлийн гоо сайхан энэ бүх талаас урлагийн бүтээл гэдэг бол яаж ч утсан үнэт зүйл, үнэт одоо бүтээлүүд байдаг. Тэр утгаараа бол урлагийн бүтээл цуглуулна гэдэг бол өөрөө бол бас их бүтээлч үйл ажиллагаа бүтээлч явц байдаг гэж би үздэг. Юу та өөрөө зурдаг уу? Би өөрөө зурдаггүй. Тэгэхдээ би миний ярих дуртай бас нэг хэлэх дуртай нэг үг бол хүн болгон зурдаг. Хүн болгон сэтгэлдээ зурдаг. Хүүхэд байхдаа бол бид нар хамгийн түрүүнд үзэг цаас харандаа бариад сурдаг. Энэ бол бидний өөрийгөө илэрхийлэл маань бас л одоо энэ уран зургийн одоо анхны хэлбэр одоо хүн төрөлхтний хувьд бол одоо уран зургийн эхлэл бүр хадны сүг зурагнаас эхэлсэн гэж яригддаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан хүн болж бий болохдоо бид нар бас л өөрийгөө зургаар илэрхийлж эхэлдэг. Ийм учраас хүн болгон дотроо сэтгэлдээ зураач гэж би бодд юм аа. Та ерөнхийдөө хэдэн жил уран зураг цуглуулж байна? Хэдэн наснаас эхлэв гэсэн үг шүү дээ. За нарийн нас хэлээд яах вэ? Ерөнхийдөө бол зүгээр цуглуулга эрчимтэйгээр эхэлсэн үе бол одоогоос нэг 4 орчим жилийн өмнөөс эхэлсэн. Цуглуулж эхэлсэн үе. Хэдэн бүтээл цуглуулав? Ер нь одоо таны цуглуулганд хэд орчим бүтээл байгаа? Уран зургийн цуглуулагч нар бүтээлийнхээ цуглуулгынхаа тоог хэлэх нэг дуртай байдаггүй юм байлээ. Ягаад тэгэхээр эн чинь бас хэлбэлцчээдэг. Бас тийм өв хүний нууц ч гэдэг юм. Одоо юу гэх юм. Миний хувьд бол ямар нэг тийм мухар сүсэг байхгүй. Бүтээлүүд бол цуглуулагчийн гарт орж яадаг, үл техник нь үлдэж байдаг, дамжаад бас өөр хүнд ч гэсэн шилжиж очиж л байдаг. Энэ бол одоо өөр амьд процесс. Ер нь төрөл жанрын хувьд ямар хөө төрлийн зурнууд дийлэнхийн эзэлж байгаа таны цуглуулга? Яг уу одооны нөхцөлд Монголын нөхцөлд бол одоо Монголынхаа уран бүтээлчдийн зургийг цуглуулж байна. Манай уран бүтээлчид бол мэдээж хэрэг сүүлийн 70 жил бол одоо реалист уран зургийн юг одоо хөгжүүлж ирлээ. Төрлийн төрөл жанрыг тэгээд тэрэн дундаа нөгөө социалист реалист одоо реализм гэдэг одоо урсгалаар хөгжүүлж ирсэн. Сүүлийн 20 жилд бол одоо эрчимтэй задарч янз бүрийн хэлбэр рүү орж ирж байна. Дэлхийн одоо сонгодог урлаг ямар хэлбэрээр явж байна. Тэр хэлбэр болгоныг Монголд маш тааламжтайгаар хүлээж авч тэр хэлбэр болгон хөгжиж өөрийн хөнгө төрхийг олж байна. Таны анхны цуглуулгын бүтээлүүдийн тухай ярив. Анхны цуглуулгууд бол мэдээж хэрэг их дурсгалтай байдаг. Одоо би түрүү хагас яриад өнгөрчлөө. Намайг цуглуулга хийхэд, намайг урлагийг ойлгоход мэдээж хэрэг тэр гайхамшигтай урлагийн орчноос гадна одоо тухайн цаг үеийн оюутан цагийн урлагийн сургуулийн оюутан байсан найзууд маань, нөхдүүд маань мэдээж хэрэг нөлөөлсөн. Тэр нөхдүүдээс одоо онцгойлон дурдах юм бол Сүхбаатарын Бадрал багш байна. Одоо Суйсийн уран баримлын багш, одоо профессор, судлаач, эрдэмтэн, тэгээ сургууль хүмүүжүүлэгч, уран бүтээлчийн гайхамшигтай хүн байна. Энэ Бадрал маань тэр үед бид нар хамт сурч байсан. Ганцхан Бадралж биш, бас олон хүмүүс байсан. Ирээдний сургуульд байсан улсууд байна. Консерваторид байсан улсууд, их сургуулийн найз нар байна. Төлөв зөксөн улсууд бол зөндөө байгаа. Тэгээд мэдээч хэрэг энэ найз нарынхаа бүтээлийг л хүн цуглуулагч нар бол их л цуглуулж эхэлдэг юм байлаа. Миний хувьд бол Бадрал багшийн цуглуулгаар бүтээлээс
анх авч эхэлж миний цуглуулга гараагаа эхэлсэн. Миний ертөнцтэй төхөөч юм шиг ойролцооч юм шиг тий. Яг ингээд таны ингээд сэтгэлийг татаад тэгээ нэг дорлуулмаар нэг тийм гоё бүтээлүүд байдаг шүү дээ тий. Тийм зураг зурдаг. Яг тантай ертөнц нэг тийм ямар бүтээлч байна? Олон бүтээлчд байгаа мэдээж хэрэг. Бадар Логшийн дараа дуртахад бол миний бас хайртай уран бүтээлчдийн нэг бол бас л Суйсын одоо уран зургийн багш Наран Гэрэл багш байж байна. Наран Гэрэл багшийн зураг бол бүтээлүүд бол дандаа гайхамшигтай, өнгөтэй, гайхамшигтай, байгалийн дүрслэлүүд нь гайхамшигтай, үнцгий философитой байдаг. Тийм бичлэлтүүд нь их зоримог. Үнэхээр одоо мастрын төвшөнд хүрсэн уран бүтээлч гэж боддог. Ганцхан би ч биш. Олон цуглуулагч нар бол Наран Гэрэл багшийн зургийг цуглуулдаг, үнэлдэг. Ийм том уран бүтээлч. Байгаль танд ямар мэдрэмж төрүүлдэг вэ? Мэдээж хэрэг байгаль их бол хамгийн гайхамшигтай урлагийн бүтээл, хамгийн гайхамшигтай уран бүтээлч. Байгаль ихийг бол гүйцэх уран бүтээлч байхгүй шүү дээ. Байгаль дэлхий өөрөө их гайхамшигтай. Байгаль дэлхийг дүрсэлж байгаа уран бүтээлчийн одоо дүрслэлүүд өөр өөрийнхөө бас их гайхамшигтыг төрүүлж байдгийг болов гэж боддгийн. Наран Гэрэл багшийн байгалийн дүрслэлүүд бол одоо миний л одоо эрэг дээр нь хүүхэд байхдаа одоо усанд нь шумбаж өссөн туулгоолыг нэг өөр гайхамшигтай өнцгөөс нь тэгээд эсвэл хүүхэд насны дурсамж төрүүлсэн туулгоол маань зуны цагт ямар байдаг вэ? Туулгоолын булан тохой маань ямар байдаг вэ? Яг тэгж харуулж дүрсэлж чаддаг багын дурсамж төрүүл. Зарим зургаас нь үнэхээр яг багын дурсамж харагддаг юм миний. Зарим зургаас нь миний очиж үзээгүй ч газрууд байж л байна. Тэндээс бас л яг л тэрнтэй адилхан хэдийгээр очиж үзээгүй ч гэсэн тэр байгалыг хүний сэтгэлд бүр яайтай хэтлэн хүргэж чадж байгаа нь гэдэг нь уран бүтээлчийн чадвар юм болов. Цогцлогын зургууд бол ер нь бол бичлэлээр гайхамшигтай гэж би боддгийн. Тэгээд яг хуу киноны хүн болохоор зарим хүмүүс ярьдаг л да ер нь яг стоп кадр шиг зарим бүтээл нь ер нь байдаг энэ төр гэж яригдtiin. Тэгээд тэрүүгээр яагаад байж болохгүй гэж тэр чинь бүтээлийн амин сүнс сэдв өрнөл нь тийм байж болно. Тэгээд цогцлогоо байгалыг ч гэсэн бас их сайхан зурдаг. Таны энэ цуглуулга дотор бол зураач төгс оюуны бүтээлүүд нэлээд харагдаж байна л да. Монголын зураач дундаас эмэгтэй тий нэлээд тодорч гарч ирсэн цөөхөн зураачтай нэг. Төгс оюуны зураг та юу яагаад дуртай юм бэ? Яагаад цуглуулганд авдیں۔ Уран бүтээлчдийн зураг болгоно нь бүтээл болгоно цуглуулагчдын сэтгэлийг татна гэж бас байхгүй яг үнийг хэлэхэд тухайн уран бүтээлчийн сэдв заримдаа зарим ажиллагаатай зарим ганц бүтээл нь хүний сэтгэлийг татгах байна, заримдаа тухайн төрлийн бүтээлүүд энэ төргээд төгс оюун эгч бол бас манай авьяаслаг Ахмад үе болж байгаа уран бүтээлчдийн нэг сайн нэртэй уран бүтээлч, эмэгтэй уран бүтээлч. Төгс эгчийн хувьд бол олон сайхан хаттыг зурдаг юм, байгаль зурдаг, одоо мал ах үн сэдвтэй сайхан зургууд байдаг. Цэцгийг навч философийн утгатай, үнцгийн утгатай зургууд байдаг. Надад бол төгс эгчийн гэр хорооллын бүтээлүүд нэг таалагддیں۔ Тэр дундаасаа бол миний галерейд байгаа энэ жижиг бүтээл бол гэр хорооллыг их онцгойгоор дүрсэлсэн болов уу гэж боддیں۔ Яагаад тэгэхээр гэр хороол гэдэг бидний төсөөлөлд одоо ингээл очиод харахад тоос бүжгэнсэн ирээн бараандуухан маягтай байт юм уу да гэж харагддаг шүү дээ. Хотын захын гэр хорооллууд. Тэгэхэд төгс эгчийн уран бүтээлчийн нүдээр уран бүтээлчийн биер бихэнд яаж тусгагдж яах гэхээр нэгдүгээрт өнгө нь их гайхамшигтай дулаахан өнгө, шаргал өнгө гэдэг чинь өөрөө их гоё нарлаг одоо тийм гайхамшигтай өнгө байдаг. Хоёрдугаарт тэр хөөрхөн бөмбөйсөн гэрүүд нь ерөөсө бөмбөг шиг хүүхдийн тоглоом шиг тэр бөмбөйсөн гэрүүд өөрөө аз жаргалдаа дотроосоо дэлбэрэх гэж байгаа юм шиг надад санагддаг учраас энэ төгс эгчийн гэр хорооллын зургууд тэрүүгээр таалагддیں۔ Тэр уран зургийг мэдрэх чадвар хүнд байна, мэдрэмж төрж гинэ гэдэг маань юу хэлээд байгаа юм бэ?
энэ сэдвэр бол би болгоомжтой ярина гэж боддог. Энд бол ерөөсөө хүний боловсрал хамаагүй, гарал үүсэлж хамаагүй байгаль ихээс л хүнд ямар одоо авиас чадвар, ямар нөөц багааж дагалдуулж өгсөн байна. Тэрнийхээ хэмжээгээр л хүмүүс урлыг ойлгодог байхаа л гэж бодож байна. Гоо орчил нэвтрүүлгийн хувьсал ууланд танд хүрлээ. Энэ удаагийн хувьсал ууланд маань Монголын модерн арт галерейн захирал, уран зураг цуглуулагч Доржин Бацайхан оролцлоо. Ингээд бүгдээрээ сэтгэлийн урлан болонгаа хүлээн авч үзцгээе. Үзэгч та бүхний уран бүтээлчтэй уулзалтад сэтгэлийн урлан болон эхэлж байна. Бид энэ удаагийн дугаарт Монголын орчуудын өвлийн нэрэмжит шагнал Ахмад зураач Цэдэн Дамбагийн ванчрыг уйлж оролцуулсан юм. Ингээд манай нэвтрүүлэг намын налгар өдрүүдийн шарсан байгальнаас та бүхэнд үргэлжлэн хүрч байна. Энэ удаагийн сэтгэлийн урлан булангийнхаа зочноор Монголын орчуудын өвлийн нэрэмжит шагналд Ахмад уран бүтээлч Цэдэн Дамбагийн ванчгийг урьж оролцууллаа. Дүрслэг урлагт амьдралаа холбосон зураач ванч нь 1947 онд Төв аймгийн Баян Өнжүүл сумд төржээ. 5 дугаар ангид байхдаа. Өчигдөр хэднээс 12 баста бич бас ч хож байх. Манай аав ээж хоёулаа бол хөдөө байсан. Тэгтэл би шүү дураач болно гэж шууд ядсан. Өөр одоо тэгээд цаанаасаа хөдөлгөөд хүчээ гар захтаад болж яах. Зурх гээд болж яах. Тэгээд шууд хөдлөөд аваа явчих шээ. Манайх гэр хороолд байсан тэр үед. Гэр хороолд. Шөнийн 3-4 цаг хүртэл зураад тэгээд биш нөгөө хүнжил чинь одоо ингээд хүйтэн байгаа шүү дээ. Индүүгээр юугаа индүүчж байгаа. Дэвсгэр давуугаа индүүдээд тэгэл нэг шөнийн 3-4 цаг хүртэл зургаа зураад тэгээд дараачаар орондоо ороод уртдаг байсан. Тэрнээс одоо дараачаар нь бол тэгээд нэгэнт одоо тэгээд зураг руу баг наснаас орсон юм чи яах вэ? Тэгээд над бол нөлөөсөн хүн бол мэдээж манай ардын зураач Амгалан багш энэ одоо Цөлтөм дарга манай энэ олон бич их багаас одоо энэ урчууд дэвлийн хорооны удирдлаганд орцсон. Яг л удирдлага урчууд дэвлийн хорооч ингэ сонгуультай байдаг байхгүй. 30 эд настай байхдаа би урчууд нарийн бичгийн дараа болцсон. Тэг чи манай хоонд нөгөө мондог томчууд бүгдээрээ байлаа шүү дээ. Ядман сурангуй, гаваагуй, одонгуй, Цөлтөмгуй, манай багш Амгалан гомсор тэгээд сандаг дорж. Тэгээд чи бүгдээрээ ингээд бид нар чинь ингээд нэг байж ахт нөө өчөө бүтэмжгээд битэр араа залуухан уржууд дээл хорооны дарна хамгийн нэг мө хоёр залуухан тэгэл тэр томчуулын чинь үгнээс өштэй маш их юм сурсан. Нэг сайхан гээд ярьж өөрч байгаа манай одонгой болдог ямар гоё яар гаваагаа тэн сайхан их гоё яар гадаад явал хүүхдүүдийн шалгалт эхэлж байна гэхгүй юу. Тэгсэн миний нэг манай тасагт ажилладаг Цэрэнбатаа гэж хүн. Тэ банжгаа чи одоо энэ гадагшаана явах хүүхдүүдийг шалгаруулж байна. Чи орооч. Тэгсэн чи би ёстой нэрэ нэг санаанд гойж бол орцсон байхгүй. Тэгсэн чи айгүй дээгүүр оноо аваад. Юу бүр бараг нэг номер орно. Тэгтээ бид нар чинь тэр үед 5 удаа явсан юм аа. 5 удаа яваад 2 нь Москвад, 3 нь Ленинград очихоор. Тэгээд Ленинградын 3 болоод хондоо бид цаашаа нь явж ирсэн. Тэгэл тэн чинь удамл нөгөөх одоо Ленинград ч очоод Эрмитаж гэсэн. Тэр одоо тэр
дэлхийн Монголд сонгодог зургийг үзнэ гэдэг чинь биш. Маш их хувь тавилан. Тэр нь ч өөртөө улмал нөгөөх л одоо зураг зурх юу гэж улмал дэгдээгээд байгаа хгүй. Өөр дэгдээ. Юм сараачгаас ахуулаад ухаанда хамгийн анхных нь үзэгчүүд байна шүү дээ. Миний хань байдгийг. Би бол ханьтай олон ухаанда бүтээлээ ингээд яхад битээр ярьдаг. Миний ханаа энэ яаж вэ? Ямар шүү вэ? Ямар вэ? Зарвич баг өөрөө шийдэл гясыгээ дуусчихна. Баг унтаж байна. Дуусчих. Тийм тэгэл байна. Хөдөө гадаа явхад бол ингээ бид нар ч хамт явж байгаа бол ингээ байрны сайхан очиод юм хамт орлох хамгийн анхан дэрлэж болж яа. Уран зураг бий болно шүү дээ. Өөрөө монотаж хэлдэг зураач. Гэхдээ би бол тэр монотаж хэлдэгхээ юм хийхдээ бол бас өөр бодлоор хийдэг. Тэр ч үү шүү дээ. Их одоо том л доо тэр бол тийм би бол өөрийнхөө сэтгэлээр бол шүү дээ байгалийн зургийг бол ерөөсөө ингээд байгаль дээр явж байгаа хараад байгаль одоо сонирхолтой тоо ингээд миний энэ хажууд байж байгаа хинтийг хангад нуур гэж сайхан зураг өгдөг сайхан юу гэдгийг энэсүү томор зурсан байгаа л да. Эндгээр хамгийн анхных нь газар дээр нь зурсан. Миний одоо энэ юу этюд судлаар зураг гэж ярьж байгаа. Тэгээ одоо энэ биш их гоё. Наана энэ хангад нуурныхаа доошоо нэг нуурын тэр цаадтай уулын доошоо усандаа буугаад энэ тош шиг байгаа шүү дээ. Тэгээд энэ бол миний байгаль дээр одоо орчин тогтсож хүн бол төрсний хувьд байгалийн зураг бол үнэхээр чухал. Би байгалыг ерөөс хаа юусан газараа нэг машиныхаа ард нэг юутад явна штэ. Зургийн хэрэгэлтэй явна. Тэгээд одоо тэрөөж төрсөн газрын зураг гэж боддог. Одоо би энд артаа талд энэ цагаан татсан бэлэн бай. Би одоо энэ хэзүүд нам зүү цэрэх үү. Энд шууд босоод үнэ аваад тэгээ зурна шүү дээ. Би бол айгүй гоё заримдаа ийм юм дэрэгдээ бэлэн байгаагүйгээс одоо би бас зарим уран бүтээлийг хийж чадаагүй гэж боддог. Одоо энэ өнгөрсөн хавар 5 сарын 20 эднэр юм баха. Них гоё зүүзүүлсэн. Өөрөө бүр зураад ингээд наагуур ингээд усны наадлын жигтэйхэн нүдэн бүр өнгөөрөө ингээд бүр жигтэйхэн гоё харагдж байгаа байхгүй. Хэрвээ би тэр шөн и бэлэн байсан шууд гараад зурах хэрэгтэй байхгүй. Нэгэн насaan уран зурагт зориулж төвийн 1-р сургууль, Өвчин бүжгийн коллеж, Ленинградын урлагийн сургуулийн монументал чимэглэлийн зураач, монументал урлагийн үйлдвэрийн дарга, Монголын орчуудын эвлийн нарийн бичгийн дарга, хотын ерөнхий зураач, зураг урлал компанийн захирал гэдэл түүний амьдралын түүх урт юм аа. Гэхдээ энэ бүх түүх зураач гэсэн ганцхан үгтэй холбогдно. Зураач Ванчиг жимсний модод тарих дуртай. Цаашдаа бүр олныг тарихаар төлөвлөж байгаа гэсэн. Зураачийн ургуулж арчилсан тэр модод удахгүй үр жимсээ өгөх болно. Бүр 20 жилийн дараа жимсний модод нь ямар болохыг сэтгэлдээ зурсан. Яг үүнтэй адил түүний уран бүтээлүүд нь цаг хугацааны алсадч амьдрал саарл байх болно. Сэлэнг аймгийн орчуудын салбарт би дөнгөж хойд сургууль төгсчээд 74 онд Тэгтэл байхдаа тэндээс би хамт олонтой эхэлсэн.
Тэр усудаа ч одоо би байнга одоо дуусч ярдах дуртай. Манай улаан мягмар гэдэг тэр одоо сэлгийн аймаг салбартгүй насаараа байж байгаа уран бүтээлч. Тэгээд нь шүү дээ дараачаад Улаанбаатар хотын урчуудын салбар гээм. Энэ бол маш том байгуул. Одоо манай энэ соёлын төв өргөний суран дээр байсан шүү дээ. Хуучин хэвлэх үйлдвэрийн уртад хойшоор заалгатай. Тэгээд энд архитектур төлөвлөлтийн газар урчуудын эвлийн салбар. Тэнч. Өдөржин шөнчин дээр баярын өмнө нөгөө л одоо гадаа сайхан гэрэл цацарч өдөржин том ламбар удаж хийж өгнө шүү дээ. Тэгээд шүү дээ дараачаар нэгэд миний хамт орно. Онуудаа зэмлүүлдээрч зураг урал компани байж. Манай зураг урал компаниуд хамгийн сүүлдээ бид нар чинь би нэг хотел захиргаанд байсан. Нэг хайцуурын зуу хаваад тэгээд зураг урал компани байгуулсан. Тэтгэвртэй гарan гартлаа. Тэтгэврээс хойш бас нэг 2 жил ажилласан да. Манай энэ хамт олнууд бол над маш гоё. Би өнөөдрөөс өдөө эрдэнэ насалтай ш. Энэ зураач болсондоо би баярлж яваа. Энэ сайхан хамт олон тавьсандаа баярлж байгаа. Энэ ад жаргал өгсөн надад. Ад жаргал, амьдрал бүх юм өгсөн. Өөр би энэ дэлхийс үсэх байхгүй. Би хамгийн ад жаргалтай хүн. Монголын орчуудын хэлний ирэмж шагналд Ахмад зураач Сэдэн Дамбаагийн ванчтай бид та бүхнийг уулзууллаа. Түүний уран бүтээлтэй амьдралаа алдсан үг бүтээл. Түүний уран зургаас авч авсан мэдлэг мэдрэмжээ бахархалтай бас сайхан санагдлаа. Энэ удаагийнхаа урлагийн төвийн болоод Монгол төвний бахархал болсон босоо монгол хүчийн үг түүхээс та бүхэнд танилцуулах болно. Ингээд та бүхэн урлагийн төвийн болонгаа хүлээн авч үзцгээнэ үү? Дэлхийн соёлын эрдэнэсийн санд оюун санааны ертөнцийг эрдний аман зохиол, бичгийн зохиолоос түүх шаштрыг биерээр урлан уламжлуулсан. Аливаа улс орны ном хэвлэлийн түүхийг гар бичмэлгүйгээр төсөөлж болохгүй мэт боловч монголчууд хадаж чулуу болон эрдэсийн чулуу зэрэг дээр бичиг соёлоон дурсгалан буулгаснараа онцлог. Монголчууд түүхэндээ хорон бичих хэрэглэсэн ард түмэн гэдэг. Төдийгөөс өдийг хүртэл ямар нэгэн байдлаар хэрэглэгдэн ирсэн босоо монгол бичгийг ойролцоогоор 1000 жилийн настай гэж үздэг. Босоо тэгээрээ онцгорч хамгийн хурдан бичигддэг монгол бичиг өнөө үед хэрхэн урлагийн төвшөнд хөгжсөн түүхийг өгүүлэх болно. За энэ ер нь бол монгол бичгийн яг гарал үүслэг төдий тэгж үүссэн гэдэг тийм сурвалж байхгүй. Яг түүхийн сурвалж одоо хадны бичиг захидлаас үндэслээд одоо нэг 800-аад яг Чингис хааны чулууны бичиг 1224 онд бичигдсэн гэж үзэж байгаа шүү дээ. Яг тэр ч гэсэн бас нарийн тогтоогдоог. Тэгээд тэрнээс өмнө одоо Монголын нуус товчоо бичигдсэн болж таараад тэгэхээр баг 1000-аад жилийн одоо настай гэж үзэж байгаа л да. Бичмэл номыг биер, модон, төмөр, хулсан үзгээр бичсэн нь үсгийн зурлаг бичгийн хэлбэрийн хувьд цөм өөр онцлогтойгоос гадна уран бичээч нар тогтуун, гүйлгэн, татлаган, самнан, хураан, дарамалдан бичих ёс байсан нь уран бичлэгийн их үндэс мөн аж. Үсэг бичгийн дурсгал нэн эртнээс эхлэгч Монгол уран бичлэгийн хамгийн анхны одоо үед уламжлагдсан ирсэн дурсгал нь хасрын хүү 9 хүхэ мэрэгний 335 алд газар харваж онсны дурсгалыг зориулан босгосон Чингисийн чулууны бичиг юм. Энэ хөшөө нь боржин засмал чулуу бөгөөд Монгол уран бичлэгийн тэгээр 5 мөршүлэг сийлсэн байдаг. Энэ хөшөө одоо Санкт Петербург хотын Эрмитажид хадгалагдаж байна.
Яг энэ бичиг үсгийн дурсгалын хувьд ингээ авч үзвэл нүүдэлчин ард түмний хувьд бол бас дурсгал бол бас жаахан одоо үргэлжсэн, гээгдсэн, орхигдсон байдаг. Хаагур голдуу байдаг гэхээр мэдээж энэ дэлхийн улс оронд бол одоо бас ном судар цогдуулдаг тийм одоо соёлтой улс оронд бол одоо хадгалсан, үлдээсэн загтал бичиг тамга тэмдэг тийм өшөө дурсгалууд бол дэлхийн улс орнуудаар байдаг. Лав нэг дэлхийн 20-од улс орнуудаар миний ажигласаар байдаг. Одоо Турпаны олдсон тэр дурсгалууд гэдэг чинь маш нарийн гоё загтал тамга тэмдэг байдаг. Тэгээд тэр нь зөвхөн гадны одоо улс орнуудаар ингээд төвд тарцсан. Монголчуудын хувьд бол авч үзсэн дурсгалууд бол за хөшөө чулуун дээр цогтын чулууны бичиг хоёр янз байгаа. Тэгээд тэрнээс хойшгүй тэр одоо янз бүрийн тийм олон төрлийн үсгүүд бол зохиогдсон. Одоо 1269 оноос хойш одоо дөрвөлжин үсэг зохиож ирснээс хойш монголчууд бол 7-8 төрлийн үсэг бичиг хийсэн байна. Тэгээ энэ үсэг бичгүүд нь бол цаг үеэ дагаад улс төрөө дагаад зарим нь бол одоо нэг жил хэрэгжсэн ч байдаг юм. Зарим нь 3-4 жил байдаг юм. Зарим нь 30 жил хэрэгжсэн гэдэг үсэг бичгүүд янз янз байдаг. Тэгэхээр энэ уран бичлэгийн дурсгалд бол энэ янз бүрийн төрөл бүрийн үсэг бичгүүчийн хөдөлгөөн нь хамрагдсан л та. Гэхдээ урлаг болоод энэ хөгжиж байгаа энэ уран сайхны төвшөнд яг боловсруулсан энэ уран бичлэг гэдэг нь бол бас хайцангуй өөр янз янзын хэлбэрээр бол ойлгож өгнө. Бидний одоо Манжин хааны үед гэдэг чинь Монгол бичиг бол нэг санаа аваад одоо 30 жил одоо Монгол бичиг судалж агаад тэгээд одоо Манж гэдэг үсэг зохиож гаргасан. Тэгэхээр Манж бичиг бол Монгол бичгээс санаа аваад одоо бас янз бүрийн сайхан үсгийн хэлбэртийг одоо бүгжин гаа гэх тийм баг 30-40 төрлийн одоо Монгол үсгийн хэв загварыг гаргасан байх чинь. Арван 14-16 дугаар зууны үед каллиграф гэдэг үг грекээс дэлгэрч ертөнцийг амьтад дүрслэхэд бичгийн урлаг, уран зураг хоёр л дүрсэлж чадна хэмээнэ. Дорн дахны боловсронгуй урлаг нь үсэг бичиг байдаг. Үсэг бичигт гүн суралцах тусам биерийн ганц зураасны хөдөлгөөнөөр мэдрэхүйн танигдшгүй нууцыг харуулж болдог зураасны урлагт ойртох болно. Уран бичээч нар үсэг бичгийг хар өнгөний урлаг гэж үздэг. Мөн уран бичлэг нь бичмэл буюу зурмал тэгтэй байдаг. Бидний яг хэрэгжилж байгаа энэ Монгол бичгийн хувьд бол Манжин одоо баг биерийн зурлаг, татлаг бичлэгүүд бол орж ирсэн. Тэрнээс өмнө одоо уран бичлэгийн дурсгалууд бол холсон үзгээр голдуу явжсэн. Тэгээ ер нь яг энэ их хүчиг судалгаа, загтал тэмдэг яг эртний олдурууд гэдэг маань уран бичлэгийн яг их сурвалжууд болж байна. Одоо жишээлбэл бид хамгийн сүүлийн шингээл юм бол Банчин болон инженеасын цагаан үлгээ шүлэг байдаг. Энэ үлгээ зураад шүлгээ бичсэн өөрийнх нь одоо хийсэн бичлэг байх юм чи. Эсвэл одоо буян нэмхийн одоо бод модны тухай бичсэн гайхамшигтай дөрвөн өнгөөр бичсэн уран бичлэг байх юм чи. Тэгээ 1920-од оны үед тэр буян нэмхийн тэр дөрвөн өнгөөр бичсэн уран бичлэг дээр өөрийнхөө хөдөл гар үсгийг биеэр татчихсан байдаг. Тэгэхээр энэ бол бас яг энэ орчин цагт бас ховор энэ дурсгал юм байна л да.
Бичгийн олон тэг тамагч уран бичлэгт хамрагдана. Бичиг үсэг цаг хугацааны уртад дүрслэх урлагийн нэгэн төрөл болсон байна. Бичиг үсгийн зурмал тэг нь үсэг бичгийг зураасан зургийн төрөлд хамруулжээ. Угаасаа энэ зураас зурлаг гэдэг бол дүрсээр зурхаар зураг, үсгээр зурхаар бичиг. Тэгэхээр зураг бичиг хоёроо бас яг арга билэг энийг ингэж гэдэг. Тийм учраас бол уран зургийн боловсрол бол уран бичлэг хэрэгтэй. Одоо бичиг хэлний боловсрол бол уран зураг хэрэгтэй. Тэгэхээр арга билгэл гэж ойлгож байна. Тэгэхээр дээр үед одоо бичиг үсэг гэдэг чинь бол хэн андын эрхмэлдэг бүр 9 эрдмээр бичдэг юм байж эртний судраг. Орчин цагт бол тийм байгалийн тийм амьдралыг хэрэглэхгүй ч гэсэн орчин цагт бол одоо сэтгэлгээний одоо оюун санааны тийм ухааны бяцлагын хэлбэрийг өгчих юм талууд байна. Монголчуудын бичгийн урлаг цэцгэлэн дэлбэлж уран зургийн нэгэн төрөл болтлоо хөгжиж чадсан нь худам монгол бичгийн босоо хэлбэрийн өвдөс биз. Дэлхийн олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнгүүдэд оролцож байгаа бүтээлүүдээс үг, зураг болдгорон онцгой ялгардаг каллиграфийн бүтээлүүд яхаарахгүй бичигт тулгуурласан уран зургийн хосгүй бүтээлүүд юм. Дүрслэх урлагийн гоо орчил тэс сэтгүүл танд хүрлээ. Бид энэ удаагийнхаа дугаарт уран зураг цуглуулагч Доржин Бацайхан, мөн Монголын орчуудын эвлэлийн нэрэмжит шагнал Ахмад Зураач, Цэдэн Дамбаагийн Ванч нартай та бүхнийг уулзууллаа. Мөн урлагийн түүхийн болондоо каллиграф буюу уран бичлэгийн түүхийг танилцуулсан юм а. Ингээд дараагийн дугаар хүртэл баяртай. Баярлалаа үзэгчдээ.